За өнөөдөр 5 сарын 1-ний өдөр 4/18-29 дахь дугаарыг хий. За шуурхай мэдээлэл хүргийгээд. За манай энэ утас руу иргэдээс санал ирдэг. За энэ утас руу бол Сонгон хайрхан дүүргийн иргэдээс санал очдог. Энэ бол Сонгон хайрхан дүүргийн шуурхай утас байгаа. За энэ 5 сарын 1-ний өдрөөс эхлээд ба сонгогчдын санал, сонгогчдын шүүмжлэлийн дагуу би их хурл дээр болж байгаа ард иргэдийн ахуйн амжиргаа улс орны ажил хэрэг ямар болж байгаа тухай ямар хууль тогтоомж тэрнтэй холбоотой юм төлөхгүй яриа гэж надыг иргэд шүүмжилсэн учраас би их хурлаас эхэлж ярьж байна. Дараагаар нь бол Сонгон хайрхан дүүргийн иргэд бусад иргэдээс ирсэн саналын тухай ярина. Энэ нь бол хоёрдугаар зэргийн асуудал биш ээ. Иргэд надад юу гэж хэлсэн гэхээр манай Сонгон хайрхан дүүрэгч 43 иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчтэй байхад та нэг ганцаараа ингэж баахан дүүргийн ярих юм энийг багасгах гэсэн. За би энэ манай иргэдийн хэлж байгаа шиг энэ дүүргийн хурал сонгогчод байгаа 43 хүн ажиллаулаа. Тэр дүүргийн удирдлагын бас ажиллаа. Улсын хурал дээр юу болж байгаа? Энэ 7 хоногт улсын хурал дээр манай байнгын хорон дээр хууль зүйн байнгын үндсэн хуулийн цэцнийг дүгнэлт гаргасан байна. Ямар асуудлаараа гэхэлэр одоо шинэ Сонгон хайрхан дүүрэг дээр бид нар 5 хүний төлөө санал өгдөг шүү дээ. Иргэн гомдол гаргаад 5 хүний төлөө санал өгдөг чинь буруу байна гэж үндсэн хуулийн цэц үзсэн. Юу гэж үзсэн гэхэлэр энэ сонгуулийн хууль бол үндсэн хууль зөрчиж байна. Монгол улсын иргэн чөлөөтэй санал өгөх эрхийг зөрчиж байна. Тэр хүн чинь нэг хүний төлөө санал өгч болно, 2 хүний төлөө санал өгч болно. Нөгөө 3 таалагдахгүй байж болно шүү дээ. Эсвэл 2 хүн таалагдахгүй бол 3 хүний төлөө санал өгч болно. За бүр үнэхээр бүгд тавуулаа таалагдаад байгаа бол 5 хүний төлөө санал өгдөг юм байна. Тэгэхээр 5 гэж тулгаж зурулдаг чинь хүний манай Монгол улсын сонгогчийн сонгох эрхэнд нь бол халдаад байна. Тийм учраас энэ хуулигаа бол өөрчлөө. Тэр мандатын тоотой тэнцвэр байдлаар санал өгдөг болов гэсэн байна. Энэ их чухал ийм дүгнэлтийг бол манай үндсэн хуулийн цэц гаргасан байна. Би энэ дээр дэмжиж байр суурь илэрхийлээд явж байгаа. Хоёр дахь хүний эрхийн үндэсний комиссийн бас нэлээд гайгүй ажиллаж байгаа. Тэгээд үндэсний гайгүй ажиллаж байгаа ч гэсэн хүний эрхийн зөрчлүүд бас их л байгаа. Тэгэхдээ энэ шинэ байгуулагдсан үндэсний хүний эрхийн комисс бол нэлээд сайн ажиллаж байгаа. За энэ дээр бол иргэний эрхийг хаана зөрчиж байгаа юм бэ? Мөрдөх байгууллага дээр их зөрчиж байна уу? Прокурор дээр их зөрчиж байна уу? Шүүх дээр зөрчиж байна уу? Шүүхийн дараа тэр ял идэх гэдэг юм уу? Бусад газар их зөрчиж байна уу? Өөр хаана ямар юм дээр их зөрчиж байна уу гэдэг дээр нэлээд дүн шинжилгээтэй тэгээд ийм 6 хэсэгтэй их том ихтгэл оруулж ирсэн. Тэгээ манай хүний эрхийн комиссийнхан бол бас нэлээд ажиллаж байгаа. Манай сонгоны зарим иргэд жишээлх юм бол над руу хандаад би хүний эрхийн комисс хандаад эдгээр маань арга хэмжээ аваад бас зарим нэг асуудал явж байгаа. Тэр нь бол 15 жил хохироосон иргэнийг хилс хэрэгээр тэр хэргийн асуудал бас их хурал дээр очсон. Манай байнгын хорон хувьд яригдаад явж байгаа. За ийм асуудлууд явж байна. Дараагаар нэг чухал асуудал өнгөрсөн 7 хоногт болж байгаа. Тэр нь ер нь шүү дээ. Улсын хурал юу хийх юм, засгийн газар юу хийх юм гэдэг юм жахан замбрааг болцсон байна. Одоо эн чинь Монгол улсын хурал гэдэг чинь хууль тогтоох дээд байгууллага, эсвэл төрийн эрх барих дээд байгууллага гэдэг. Засгийн газар чинь тэндээс үүсэж бий болсон. Тэгвэл сүүлийн үед энэ үндсэн хуулийн өөрчлөлт ороод улсын хурал чинь сайдныг томилхой болцсон шүү дээ. Зөвхөн ерөнхий сайдыг л сонгодог болчихсон. Тэгэхээр ерөнхий сайд хүн бол хэн бугаач байсан улсын хурлын өмнө хариуцлага хүлээж авах хэрэгтэй. Сая тийм асуудал гарсан. Энтэй холбогдуулаад манай бүлэг өнөөгөө их хурлын чуулганд завсралга авцсан. Би бодохдоо бол нэлээд хэд хоног завсралга авах байх гэж бодож байна. Ер нь бол бид нар энийг их хурл гэж юу юм, зарчим гэж юу юм гэдгийг ингэхгүй бол ер нь намраас хойш би харлаа. Нэг л тийм биш байна. Юу гэхээр засгийн газар чинь өөрөө салбар сайд нэргээ байж байгаа учраас тэд нар маань тэнд байгаа мэргэжлийн боловсон хүчин, олон жил ажилласан хүмүүс, асуудлаа мэддэг хүмүүс тэр асуудлаа боловсруулж оруулж ирдэг. Засгийн газар дээр асуудал сайн боловсрохын хэрээр боловсрогдсон байхын хэрээр улсын хурал дээрх маргаан тэмцээн гэдэг юм уу тэр бол харьцангуй багуулдаг. Ийм учиртай. Гэтэл сүүлийн үед бид нэг л ийм хэрэгтэй хэрэггүй асуудлаар улсын хурал дээр ярьдаг болцсон. Хайрын цаг гэж би хэлэх гэж байгаа. Бид нар бол ажиллаа хиймээр байна. Засгийн газар ч гэсэн асуудлаа сайн боловсруулад
чамбаа юм оруулаад ирвэл улсын хурал дээр асуудал хурдан явна. Асуудал хурдан явна гэдэг чинь бид нар ард түмний өмнө энэ аж ахуйн нэгжүүдийн өмнө тулгарч байгаа улаан асуудал хурдан шийднэ гэсэн үг. Дахиад нэг асуудал байна. Бид нар ингээд засгийн газартаас автаад байж болох оруулж ирсэн асуудал бүхнийг ингээд бид нар яриад байдаг биш. Ард түмний ийм асуудал тулгарч байна. Одоо энэ асуудлаар та нар маш хурдан ямар шийдвэр, ямар арга хэмжээ авах юм тэрнийг оруулж иргээд ингээд их хурал дээрээ бид нар яриад алхаа цохиод засгийн газар 7 хоногийн хугацаа төвөргөөгөө тэд нар оруулж ирдэг байх хэрэгтэй. Энтэй холбоотой манай ардчилсан намын бүлэг дээр бас манай гишүүд санаачлаад их зөв юм явж илаа. Ерөнхий сайд улсын хуралд орж мэдээлэл хийдэг биш. Ерөнхий сайд улсын хуралд ингэж улсын хурлынхны одоо асуултанд хариулдаг. Ийм одоо байдлаар хуулийг өөрчлөгээд ийм өөрчлөлтүүд ийм одоо зүйлүүд явж байгаа. Тэгэхээр ингээд улсын хурал шиг ажилдаг. Асуудал ярьдаг, шийддэг. Засгийн газар асуудлыг чамбаа боловсруулдаг. За, дүүрэгтэй холбоотой ганц юм хэлчихье. Өнгөрсөн 7 хоногт нөгөө хөхтэгдийн хохирогчд бол уулзсан байгаа. Кид апартментийн туулаасаа бид нар яриад явж байгаа. Цагдаагийн байгууллага дээр хэрэг үүсээд хэрэг татагдаж аваад ингээд явж байгаа. Энэ дээр асуудал явж байгаа. За би та нартай уулзчаад ингээд өнөөдөр 5 сарын 1-ээр огноолоод би нийслэлийн засаг дарга Нямбатарт алдан бичиг хийсэн шүү. Тэрний энэ Монта бүрдэгдэх компани ер нь ингээд газар эзэмшдэг юм уу юм уу, ер нь газрын харилцаа нь юу болсон, энэ одоо яг зөв юм хийсэн юм, буруу юм хийсэн юм уу гэдэг дээр нь лавлгаа материалууд гаргаж авна гэж би бичиг өгсөн байгаа. Тэгээ энэ бичгийн хариу ирэх байхаа гэж би найдаж байна. Энэ Нямбатар нөхөрт би одоо хэд удаа бичиг өгсөн, ерөөс хариу өгдөггүй ийм л засаг даргатай болцсон байлээ шүү. Дашрам дурдахад хариу өгөөрөө. Энэ миний асуудал биш шүү. Энэ одоо хохирсон иргэдийн асуудал. Ер нь хөхтөгдийнхнийг тэр сонгуулийн өмнө баах нь өсгөлэн зарлаад ингээд нэг Нямбатар дараа хэдэн хүнтэй очиад тэгээд одоо 50 амгалан байцгаа тоогүй юм болсон байна. Одоо ингээд одоохон янзлаад өгнө гэж хэлсэн гэсэн. Тэгээд одоо бол тагчиг. Тийм учраас манай дарга нар иргэдэд бол ерөөсөө худлаа хэлж болохгүй. Иргэдийнхээ төлөө сонгогдож иргэдийнхээ төлөө ажиллах хэрэгтэй, сонгогдож гарч байгаа мартчихдаг. Худлаа хэлдэг байж болохгүй шүү. За ингээд өнөөдрийн 5 сарын 1-ний өдрийн 4-18 номер 29 өндөрлөж байна. Баяр таа.